6 дугаар бүлэг. Ноэд элэг баригдаж хорн хөдөлсөн айлбэр тэмцэлд орж түүнийг баггүй гайхуулав. Туршилгын сар өнгөрч айлбэр сурагчаар орсон төдий боллоо. Яг энэ үе бол өвчин их дэлгэрдэг сайхан үйлрэл байжээ. Худалдаачин хүний үгээр хэлэхэд авсны гүйлгээ их байсан болохоор хэдхэн 7 хоногийн дотор айлбэр ихээхэн туршлага олжээ. Саур бэрийн цэцэн бодлогын амжилт түүний дээд зэргийн найдлагаас давсан байна. Улаан эсрэгэн өвчин ийм их ширүүсэж баг хүүхдийн амийг олноор аваачж байсныг өвгөд наст нь ч үзээгүй юмсанжээ. Бяцхан айлбэр өвдгөө хүрсэн урт тууцтай бүрх малгай өмсөн олон хүүхдийн хүр оршуулах цуваг манлайлснараа хотын бүх эхчүүдийн хэмжээлшгүй их бахархал хайрыг хүлээжээ. Айлбэр өөрийн эзний хамт ажиггүй явах авсчин хүнд зайлшгүй шаардлагадах биеэн барьж чаддаг тайван чөлөөтэй байдалд сурахын тулд томчуудын хүр оршуулгад ч гэсэн оролцож байсан болохоор зарим хатуу зоригтой хүмүүс гашуудал зовлон эрхэм сайн хатуу зориг төсвөртэй туулан өнгөрүүлж байсан тийм баримтыг нэг биш удаа нүдэрэн үзлээ. Жишээлхэд авсчин савар бэрийг ямар нэг өдөр настай баян авгаа юм уу ноёнтны хүр оршуулах захиалга авах үед тэднийг хүлээж байсан олон тооны ач зээ нар нь тэднийг өвчтөй байх хугацааны турш тайтгаршгүй байж бусад хүмүүсийн нүдний өмнө учир дүрсгүй гуниглан гасалж байсан мөртлөө найз дотн хүмүүсийн дунд ажигчгүй чөлөөтэй болж нам тайван байдлыг эвдэхээр юу ч болоогүй юм шиг харилцан хоорондоо чөлөөтэй зугаатай ярилцаж байдаг байлаа. Эхнэрээ алдсан эрчүүд ч зовлонгоо баатарлагаар даван туулдаг байлаа. Эхнэр үдчгэлсэн өөрийнхөө ээлжинд эр нөхрөө алдсныг гашуудлын хувцаар бүрхэгдээд байхдаа ч гэсэн гаслангийн тэр хувцсан дарагдаж өчүүхэн ч гунихгүй. Харин ч тэр хувцсаа өөртөө өнгө оруулж засал болмоор байлгахыг хичээж байх шиг харагдаж байлаа. Хүүр оршуулах ёслолын үед хүнд гасланд нэрвдэж байсан хүмүүс авгай нар гэртээ эргэж ирэнгүүт сэхээ орж цайлж дуусалгүй бүрэн таавшрах явдал бас л үзэгддэг байлаа. Энэ бүхнийг харах нь их л тааламжтай, сургамжтай зүйл байсан болохоор айлбэр маш бахархан хардаг байжээ. Ариун санаатай энэ хүмүүсийн үлгэр дуурайл айлбэрийг хувь тавиланда үг дөөгүй захирагдагч болгож сургасан гэж би түүний намтрыг бичгч нь мөн хэдий боловч бодиттой баталгаа гаргаж чадахгүй. Гэвч Ной Клэпл өөрөө хуучин сурагч мөртлөө бин шиг хавтгай малгайтай арьсан өмдтэй хэвээрээ байхад айлбэр шин сурагч мөртлөө бүрх малгайдаа тууз хадуулж хар таяг тулах болсонд атаархаж байсан учраас урдхаас улам муухай харьцаж доромжлон дээрлэх болсныг айлбэр олон сарын турш номхноор хүлээж байсан юм а гэдгийг би шууд хэлчихэж чадах байна. Ной айлбэртэй тусгүй харьцдаг байсан болохоор Шарлотт ч гэсэн муухай харьцдаг байлаа. Саур бэрийг айлбэрийн дотн хүн болчихж байсан болохоор саур бэрээ авахай ч гэсэн түүний эвлэршгүй дайсан боллоо. Тэгээд ч нэг талаас энэ 3 хүн нөгөө талаас элбэг дэлбэг хүүр оршуулгын дунд орсон айлбэрт пив боловсруулдаг газрын дэрэгдэх үр тариа хураалттай пин дотор санамсаргүй цоожлогдсон өлсгөлэн гахай шиг тийм тааламжтай санагдаж байгаагүй баха. За одоо би айлбэрийн түүхэндх маш чухал үед орж түүний ирээдүйн бүх үйл хэрэг үзэгдэл явдалд ялимгүй дэмий хөндлөнгийн чанартай мэт санагдахаар боловч ноцтой том өөрчлөлт оруулсан тэр үйл явдлын тухай ярих гэж байна. Нэг удаа айлбэр Ной хоёр хоньны махан хоол идэхээр үдийн зоогийн үед урдын заншлаар галтгооны өрөө рүү буулаа. За тэгээд идэх хоолн ч бүтэн хагас фунтийн хэртэй хамгийн балиар юм байж. Энэ үед Шарлотт галтгооны өрөөнөөс дуудсан учраас өлсөж муу зан хөдөлсөн Ной Клэпл залуу айлбэр твистийн хорыг хөдөлгөж зовоох юм бол энэх нь богино цагийг хамгийн ашигтай өнгөрүүлж чадна да гэж шийджээ. Ной
Нүгэл хилэнцгүй тэр зугаагаа тухтайхан үргэлжлүүлэхээр бодож хоёр хөлөө бүтээлхтэй ширээн дээр тавьчихад айлгэрийн үснээс татаж чихийг мушгин бялдууч гэж нэрлээд дараагаар нь чамайг дүүжилж өгөхий чинь хардагсан болоосай. Тэгвэл ганц башиихсан гих зэрэгээр тэтгэврийн газрын муу хүмүүжилтэй хар санаат хүүхдийн хэлж болох айл байдаг хортой муухай үгнүүдийг хэлжээ. Эдгээр доромжлох үгийн нэг нь ч зорьсонд нь хүргэж айлгэрийн нулимсыг гаргасангүй болохоор Ной улам нарийн ухаан гаргахыг хичээн. Нойгээс ч байтугай олон далдарсан муухай хорон үгтэй хүмүүсээс одоо хүртэл хүн доромжлохтой хэрэгэлдэг тийм үг олж хэллээ. Отгын гөлгөө эхийн чинь би сайн л биз дээ гэж Ной асуулаа. Тэр чинь өвчсөн шүү дээ гэж айлгэр хариулаад. Тэрний тухай нэг ч үг битгий дуурахтун гэлээ. Энэ үгийг хэлэхдээ айлгэрийн царай хувьс хийж түргэн амьсгалаад уруул хамар нь нэг хачи янзаар татуу язав хийж байсан нь ноён Клеплийн бодлоор зайлшгүй уйлахын цандан болох байжээ. Ной нэгэнт ингэж бодож байсан болохоор дахин ажиллагаанд орж. Тэр чинь яагаад өгчихсөн юм? Отгын гөлөг минь гэлээ. Зүрхэн дэлбэрч өгсөн юм аа гэж өндөр настан асрагч юмгад надад хэлж билээ гэж айлгэр Нойд хариулж байгаа биш. Харин бодлого болон ярьж байгаа бололтой хэлээд. Зүрх дэлбэрч өгөх гэдэг ямар байх вэ гэдгийг би ойлгож авах шиг байна гэлээ. Лөө отхын гөлөг гэж айлгэрийн хацар дээгүүр нулимс гоочхыг хараад чамайг чинь юу ингэж үйлүүлчих та гэж Ной хэллээ. Таал биш гэж айлгэр нулимсаа түргэн арчиж. Тэгж харин битгий энэ дүрээрээ гэлээ. Оохай би биш гэж юу гэж Ной өдлөө. Тийм ээ та биш гэж айлгэр эрс хариулаад. За одоо болно. Одоо надад эжимийн тухай нэг ч үг битгий хэл. Ярихгүй байсан дээр болно шүү гэлээ. Ярихгүй байсан дээрээ. Тийм би. Ярихгүй байсан дээр би. Отгын гөлөг минь чи чинь бас их санаатай юм гэж. Чиний их яриад ах юу ах вэ? Их сайхан хүүхэн байж тээ. Үхээр бурхан минь гэж Ной хэллээ. Тэгээд Ной учиртайхнаар толгой төхөж оронцог болсон хамраа мөрөөлөхийг оролдлоо. Мэдж байна уу отхын гөлгөө гэж айлгэрийн дуугүй байсан зориг орсон тэр даажигн доромжилж хөөрхөлн үзэх янзтай хуурамч дуу гарган. Мэдж байна уу отхын гөлгөө нэгэнт болж өнгөрсөн хэрэгт юу гарч туслахгүй штэ. Тэгтэж гисэндээ чи ээжтэй тусалж чадаагүй нь илэрхий байна дөө. Энд чинь би их харамсаж байна. Ер нь бид бүгдээрээ харамсаж чамайг их л хайрлцгааж байна. Гэвч чи отгийн гөлөг минь чиний их чинь ёстой л нэг янхан юм байсан гэдгийг мэдэх ёстой штэ гэлээ. Та юу гинэ гэж айлгэр цочин хөдөлж асуулаа. Ёстой л нэг янхан юм байсан гэж отгийн гөлөг минь гэж Ной хичээнгүйлэн давтаж. Тэр чинь тэр үед өвчгсөн сайн болсон байхгүй юу? Тэргүй бол тэр чинь бараа дуайлаад хүнд ажил хийх юм уу? Эсвэл далайн цаа талд гарах, эсвэл дүүжлэгдэж өгөх байсан юм. Лавтал сүүлчийнхээр болох байсан гэдгийг мэдэх хэрэгтэй гөлгөө. Багтран сухалдаж бараан сарайлчихсан айлгэр ухсхийн босч сандал ширээг өөд нь харуулад Нойг багал зүрдэн авч шүдийн тачгантал угтчаад бүх байдаг хүчээрээ нэг цохилд нэгтгэж түүнийг газар унгаж орхилоо. Хатуу ширүүн харьцаагаар Номой дуугүй арчаагүй номхон болгогдсон тэр жаал ганц минутын өмнө ийм байдалтай байлаа. Гэтэл эцсийн эцэст уур хилэн бадарч нас нөхцсөн ижигийн хатуу ширүүн доромжлуулсандаа цус нь оргилон буцалжээ. Цээд зүрхэн долгилж нуруугаан тэгшлэн гидийгээд нүдэн гялалзуулж харагдана.
Хөл дорон хөлбөр чивтээ өөрийгөө зовоогч хулчгар аймхай тэр хүүгийн дээрээс нүдээ сүртэйгээр гэрэлтүүлэн зогсож төрсөн цагаас хойш анх удаа зоримгоор өдөөж байгааг нь харахад шал ондоо болчихсон шиг байлаа. Энэ намайг халлаа, Шарлот. Эзэн авах. Шин сурагч намайг алах гэж байна. Туслаарай, тэмнэ, туслаарай. Энэ алир галзуурчаад байна, Шарлот гэж ноо байдаг чадлаараа хашгирлаа. Ноёгийн хашгирсны хариуд Шарлот чарлаж савар бэрээ авах уламжил сүртэй чарлна. Шарлот хажуугийн хаалгаар галтгоороо гүйн ирж нөгөөх нь хэрв доргочлон буувал хүний амьд өчүүхэн ч аюул гарахгүй байна гэдэгт бүрэн итгэх хүртлээр шатан дээр зогсож байлаа. Чамайг та үл бүтэх новшоо гэж Шарлот хүч тамираа сайтар хөгжөөж нилээд бадрун эрийн хүч тамиртай тэнцсэн хүчээ шавхан гаргаж Оливераас зуурч аваад тийм би чи тэр магчин бузар булаа мөн новш гэж хашгирлаа. Шарлот инх өвгөө үе үеэр нь таслан хэлж хараах завсран хүчтэй нудрага Оливер дээр буулгаж тойрсон нөхдөө чарлах чимээгээрэн тайвшруулна. Шарлотын нудраг нилээд хүнд байсан боловч галзуурсан Оливерыг номогдоход багднаа гэж бодож санаагаан зовж байсан савар бэрээ авахаа галтгооны өрөөрөө гүйхэрэн орж нэг гараараа гарын барьж нөгөө гараараа нүрийг урж туслалаа. Ийм тохиромжтой нөхцөл бүрдсэнд ноо шалан дээрээс босч Оливерийн ар нуруу руу шааж гарлаа. Энэ бол урт удаан үргэлжлэхийн аргагүй тийм их тамир чадал шаардах ажил байжээ. Тэгээд тэд тэнхээ тамираа барж цохих маажих чадалгүй болоод айж бууж өгөхгүй тэмүүлэн хашгирч байсан Оливерыг газраар гулдруулан чирсээр юм хадгалдаг хажуугийн пинд оруулан цоочилжээ. Энэ явдал дууссаны дараа савар бэрээ авахаа түшлэгтэй сандал дээр лүг хийтэл суугаад уйлж гарлаа. Бурхан минь, авгаа өглөө. Нөө хонгор минь аян гус авчир бушуул гэж Шарлот хэллээ. Шарлот минь, бид бүгдийг орон дээр мань хоолойг минь огтлчааг нь ямар их аз вэ? Хий агаар дутагдаж хүйтэн усаар ноо мөр толгойг нь усалчаад айгүй байдалтай байсан боловч аятайхан эхлэхийг оролдож савар бэрээ авахаа ингэж хэллээ. Чухам үнэ. Энэ бол ястай л хувь заяатай хэрэг. Энэ явдал эзэнд сургамжуулж төрхөөс аваад хүн алж хүрээ талах тавилантай ийм муу ёрын амьтдыг дахиж авахгүй болно байх гэж би найдаж байна. Хөөрхи ноо. Авахай минь намайг орж ирэхэд арай л амьтай байж исэн шүү гэж нөгөөх нь хариу дугуурлаа. Хөөрхи зайлуул гэж савар бэрээ авахай тэтгэврийн жаал руу инхрийлэх нүдээр харж хэллээ. Хантаасныхан дээд товч Оливерийн зулайтай зэрэгцээ байх үс тийм том ноо өөрийнх нь тухай уран зөөлөн үг сонсоод хоёр гарынхан алгаар нүдэн арчиж гомдолтой янзаар ихэр татан байж хэд хэдэн дусал нулимс унгалаа. Бид яах вүлээ гэж савар бэрээ авахаа хэлээд. Танаа эзэн одоо гэртээ байхгүй. Гэрт маань нэг ч эр хүн алга. Гэтэл эн чинь 10 минутын дараахан хаалгаа дэлб татан шүү дээ. Оливер нэр дурдсан хэрчин мод руу шийдвэртэй зүтгэж байсан тийм таамаглалыг батлах дээд хэмжээний баталгаа болжээ. Ээ бурхан минь гэж Шарлот хэлээд. Яахыг ч мэдэхгүй л байна. Цагдаа руу хүн явуулах юм биш үү гэлээ. Эсвэл цэргүүд рүү гэж ноён Клепл санал тавилаа. Үгүй ээ гэж савар бэрээ авахаа Оливерийн хуучин найзыг дурсан санж хэлээд. Ноён баамбал руу гүйж очиод нэг ч минут садлгүй наашаа ир гэж хэлэхтэн. Малгайгаа ирээд байх юм алгаа. Бушуух яв. Гүй хоорондоо хутагныхаа ирээр цохиулсан нүдэд харж болно штэ. Тэгвэл хавн нарилна гэлээ. Ноо хариу дуурч цаг гарцсангүй. Байдаг хурдаараа гарч толгойд малгайгүй тонгоргоор нүдэн дарсаар гудамжны олон хүмүүсийн дунд харан орж яваа тэтгэврийн тэр жаалыг харсан замын хүмүүс их л гайхаж байлаа.
7 дугаар бүлэг. Оливер тэмцлээ үргэлжлүүлсэн тухай өгүүлнэ. Ной Клэйпл гудамжаар нүд балай чихдүлээ учир дүрсгүй гүйж үйлдэлийн газрын үүдэнд хүртэл нэг ч удаа амьсгал авч зогссонгүй. Эрхрэн уйлж уруу дорой царай гаргахад сайтар бэлтгэхийн тулд минут хэр зогсоод саралжин хашааны хаалга цохиж хаалга нээсэн гуйлагчин өвгний өмнөөс тулгархад хамгийн сайн сайхан цагтч гэсэн эргэн тойрондоо зөвхөн уруу царайлсан нүүр харж татсан тэр өвгөн хүртэл түүнээс зүүцэн ухарчаа. Юу болчов жаал хүү гэж гуйлагчин өвгөн асуулаа. Ноён бамбал хэрэгтэй гэж маш сандарсан дүр чадамгай үзүүлж санамсаргүй ойр зэрэгэлдээ байсан ноён бамбалд сонсогдохоор тийм чанга бачимдсан дуугаар хашгирсанд бамбал гурвалжин малгайгаач өмссөнгүй гадагшаа гүйн гарч ирлээ. Энэ бол маш сонин дурсгалтай хэрэг байсан бөгөөд гээг гой хүртэл гинт хүчтэй твдэж сандран хэсэг хугацаанд биеэн барьж чадахгүй болоод өөрийнхөө алдар хүндийн тухай санаачилгаач мартчихж болдгийг харуулж байна. Ноён бамбалгүй амин гэж ной дуу алдан. Оливер шүү дээ. Оливер гэн. Юу болов гэж ноён бамбал баярлсан харц гаргаж үгийн таслан. Оргчлоо гэж юу? Тэр оргчихсан гэж юу нөө? Гэлээ. Үгүй оргоогүй. Тэр бол хорт санаат муухай хүн. Тэр ихлээд намайг алах гээд дараа нь Шарлотыг сүлд нь эзэгтэйг алах санаатай байлаа. Ямар муухай өвдөж байна. Ямар хэцүү зовлон бэ. Ной ийм үг хэлчихэд түгэр Оливер Твистийн ер бусын араатан шинжийн дайралт дотор биеийг сүрхий гэмтэлд хүргэж тэсвэрлэж төвчшгүй өвтгөж байгааг ноён бамбалд ойлгуулах гэж могой загас шиг морилдсан эвхрэлдэж байлаа. Энэ мэдээг сонссон ноён бамбал яахаач алдан дэмэрчээд байхыг хараад Ной Клэйпл төрүүлсэн гүн сэтгэлээ улам хүчтэй болгохын тулд урд урдаас 10 дахин чанга дуугаар аюултай хүнд шархандаа өвчлөн яоллоо. Цагаан хантаацтай хүн хашаан дотор явж байгааг харчхаад тэр эрхэмсэг хүний анхаарлыг татаж жигшлийн төрүүлж чадвал их ашигтай байхсан гэж бодож түүний яололт улам сүртэй гаслан тавилжээ. Тэр эрхэм хүний анхаарал түргэн зур татагдлаа. Тэгээд гурвч алхаж амжилгүй ууртаа эргэж. Наад хогийн жаалч яагаад үлээд байгаа юм? Яагаад ноён бамбал үйлэлт гэж нэрлэгдэж байгаа тэр дуг өөрийн ирэхгүй гарах болтол ямар нэг ямар адилсалчихгүй хараад байгаа юм гэдгийг асуулаа. Энэ хөөрхий жаал бол тэтгэврийн газрын хүүхэд юм гэж ноён бамбал хариулаад. Энийг твист гэдэг нөгөө жаал арай алчихсангүй бараг алчихшигсан бай. Чөтгөр авг гэж цагаан хантаацтай эрхэм зогцсон юм шиг зог тусч хилээд. Би тэгнэ гэж мэдэж байсан юм аа. Тэр муухай хидэржал дүүжлэгдэж өхнө гэдгийг би аль ихнээс нь аваад нэг л хачин зөгнөөд байсан юм аа. Тэр зарц эмэгтэйг алах гэж оролдсон байх шүү дээ гэж ноён бамбал зөвхөн царайлан хэллээ. Бас эзнийг ч гэсэн алах гэж байлаа гэж ной та хэлсэн шиг үлээ гэж ноён бамбал нэмж хэллээ. Үгүй эзэн гэртээ байхгүй. Хэрвээ байсан бол тэрнийг алчих л байсан юм гэж ной хариулаад. Тэр эзнийг ална гэж байна лээ гэлээ. Нэрээ юу? Ална гэж байсан гэж юу? гэж цагаан хантаацтай хүн асуулаа. Тийм ээ ноёдоо гэж ной хариулснаа. Та намайг уучлаарай. Манай эзний авхаа ноён бамблыг цаг гаргаж одоохон тэнд очиод түүнийг олигтойхон хорсгаад өгвөл заваар ямар байгаа болоо гэж асуулгасан юм. Учир нь эзэн гэртээ байхгүй л дээ гэлээ. Тэгэлгүй яах вэ гэж цагаан хантаацтай хүн ивэлтэйгээр мишилсэн өөрийнх нь толгойноос 3 дюйм өндөрт байгаа нойгийн толгойг илж хэлээд. Та бол сайн хүүхэд, маш сайн хүүхэд юм. Энэ пен яав. Бамбал та тайгаа аваад савар бэрэнд очиж тэнд юу хийвэл зохимоор байгааг үз
Тэрнийг битгий хайрлаарай, Бамбал гэлээ. Би хайрлахгүй гэж таягныхаа үзүүрт оролттой байгаа хүн зодоход зориулагдсан олсыг засах зураа Бамбал хариуллаа. Тэрнийг битгий өрөвдөө гэж савар бэрэд ч гэсэн хэлээрэ. Шарх сорив гаргаж хөх ниц болохоос нааш түүнийг дарж чадахгүй шүү гэж цагаан хантаастай хүн анхаарууллаа. Би энэ талаар чинь санаачлах тавина гэж Гэг хариуллаа. Тэгээд гурвалжин малгай таяг хоёроо эзэн сэтгэлдээ нийцүүлэн зохих журамд нэгэнт оруулаад ноён Бамбал Ной Клэплийн хамт авсчны мухлаг тийш яаран явжээ. Тэнд хэргийн байдал огтхонч өөрчлөгдөж сайжраагүй байлаа. Савар бэрээ харж ирээгүй. Оливер урдын янзаар зойрны хаалгыг хоёр хөлөөрөө зогсолтгүй пижигнүүл сайрал байлаа. Савар бэрээ авахай Шарлот хоёрын үгээр үзэхэд түүний догшин авар маш аимшигтай байсан тул ноён Бамбал эхлээд хэлэлцээр хийж дараа нь сая хаалгын нэхэн зүйтэй гэж үзжээ. Бамбал энэ зорилгоор удирдгал болгож хаалга руу өшөглөөд дараа нь цоошны нөхрөө хушууга наалдуулж сулхан боловч сүрлэг дуугарган "Оливер" гэж дуудлаа. "Намайг гаргана уу?" гэж зойрон дотроос Оливер хариу дуугарлаа. "Оливер, чи миний дууг таньж байна уу?" гэж ноён Бамбал асуулаа. "Таньж байна" гэж Оливер хариуллаа. "Тэгээд чи айхгүй байна гэж үү? Чи миний дуу дуулахдаа айн сүртэхгүй байна гэж үү?" гэж ноён Бамбал асуулаа. "Үгүй" гэж Оливер зоримог дуугаар хариуллаа. Өөрийн сонсон байхаа гэж бодож байсан сонсож дассан хариулттай адил төсөөгүй ийм хариултад дуулаад ноён Бамбал учиргүй уурлан гайхаж цоошны нүхнээс цочмог ухраад нуруугаан тэгшлэн гидэж эргэн тойрон байгаа хүмүүсийг ээлжлэн харж үг дуугүй зогслоо. "Мистер Бамбал, тэр ер нь галзуурчихсан даг шүү. Ер нь нэг ч хүүхэд хагас дутуу ухаантай байлаа гэсэн тантай ингэж ярихаа зүрхлэхгүй байх оо" гэж савар бэрээ авахаа хэллээ. "Энэ бол галзуурсан хэрэг бишээ авахаа минь" гэж ноён Бамбал түр зур гүн их бодлого болсны дараа хэлээд "Энэ бол махнаас болж байна" гэлээ. "Юу гинэ?" гэж савар бэрээ авахаа дуугарлаа. "Мах. Эрхэм авахаа минь мах" гэж Бамбал ширүүн бөгөөд удаанаар давтан хэлээд "Эрхэм авахаа минь та энэнийг цадагчихсан байна. Иймэрхүү хүнд байж тохирохгүй ер бусын сүнс, ер бусын санааг та түүнд сэргээсэн байна. Энийг савар бэрээ авахай танд отхын зөвлөлийн гишүүдч хэлнэ. Учир нь тэд бол практикийн гүн ухаант нар юм. Ядуучууд сүнс юм уу сэтгэл санаагаар яах юм бэ? Тэдэнд биднээс үлдээж өгч байгаа би энэ хүрээ биш шүү. Хэрв эрхэм авахай та тэр жаалыг чансан будаагаар тэжээж байсан бол ийм явдал хязгаарч гарахгүй байсан юм да" гэлээ. Бурхан минь" гэж савар бэрээ авахай галтгооныхоо өрөөний таа зууд сүсгэлэн залбирах нүдээр харж хэлээд "Харамгүй байна гэдэг ийм байдаг байх шүү дээ" гэж дуалдлаа. Савар бэрээ авахын харамгүй байлаа гэдэг нь өөр хинч тоож идэхгүй бөөлжс сутгам үлдэгдэл шахрууг гамгүй өгч байсныг хэлнэ. Ингэж ноён Бамблын тийм хүнд буруушаалтыг өөрийн сайн дураар хүлээж байгаа нь ам би хайрлаагүй амаргүй хэрэг байлаа. Ингэхлээр тэр авгай энэ үнд санал бодол, үг хэл, үйл хэрэгээрээ буруугүй байсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Гэж ноён Бамбал дахин гимшиг царай гаргаж доошоо хараад "Одоо хийж болох ганц арга бол тэрнийг багсаг үлсэхийн тулд зойрон дотор 1-2 өдөр байлгаад дараа нь тэндээс гаргаж сургуулийн хугацаа дуустал нь зөвхөн чансан будаагаар хооллож байх явдал. Энэ бол бүтэлгүй муу гэр бүлээс гаралтай хүн. Амархан сэргэж өндийдэг ясны хүн юм. Савар бэрээ авахай минь энэний их эрүүл сайхан сэтгэлтэй ямар ч эмэгтэйг айл эрт алчсан байхаар тийм саатлаг аслан туулан явсаар энд ирсэн юм а гэж сахиул эмгэн эмч хоёр хэлж байж билээ. Ноён Бамбал ярьсаар
Энэ хэсэгт хүрэх үед эхийнхээ тухай яриа хальт сонссон Айливер зойрын хаалга руу маш догшин ширэн өшгчөж өөр ямар ч чимээ дуулдахгүй болголоо. Энэ хүнд хэцүү үед савар бэрийгаа гэртээ буцаж ирлээ. Хоёр авахын бодлоор Айливерийн өдөвлсөн гэмтэргийн тухай савар бэрийн уур хилэнг дээд хэмжээгээр бадруулж чадах үйс нэмэлт чимэг оруулж түүнд мэдэгдэхэд тэр зойрны хаалгыг нэн даруй тайлж үүмэн гаргасан сурагчаа шилэн дээрээс нь чирч гаргалаа. Зодолд нь нүдэлдэх үед Айливерийн хувцас навтас болтлон урагджээ. Нүүр нь хөх нэц болж маажуулсан сорвоор дүүрсэн байлаа. Бүр зээж арзайсан үсэн духруугаан унжээ. Гэвч хүүгийн нүүр царай урдын адил уур хилэнгээр бадарч харанхуй өрөөнөөс гарангуут ноо орой аюултай сүртэйгэр хялайн айж имэх өчүүхэн шинжгүй харагдлаа. Юу гэж хэлэх вэ? Сурхи хүүхэд юм да гэж савар бэр Айливерийг сэгсчин хацрыг алгадан хэллээ. Энэ миний ээжийг хараасан гэж Айливер хариу хэллээ. Тэгэд юу н хэцүү юм болов? Хараасан чи яадаг юм? Муу ярыг навшим минь гэж савар бэрээ авахаа хэлээд энэний ярьсан зүйл нь багдна уу гэхээс биш ихтэгчгүй байхаа. Үгүй ээ. Миний ээж тийм гэмтэй биш гэж Айливер хэллээ. Үгүй ээ, тэр чин тийм гэж савар бэрээ авахаа хэллээ. Тэр чин худлаа гэж Айливер хашгирлаа. Савар бэрээ авахаа нулимсан мэлэмрүүлэн уйллаа. Ингэж нулимсан асгаруулсан савар бэрээд буруу зүвийг сонгон олох болцоо олгосонгүй. Хэрвээ тэр Айливерийг цээрлүүлэн гисгэхийн өмнө минутын хэрч тээнгэлзвэл гэр бүлийн бодлон бүрд тохиолддог ёсоор мал гэж нэрлэгдэн хамгийн хэрцгий муухай хар хүн, доромжлон дарлагч, эрийн адаг шаар гэх зэрэг ганц энэ бүлэгт багтаан бичиж баршгүй олон үг сонсох байсныг дадлагтай уншигч бүр ойлгох үзье. Хэрвээ түүний эрх мэдэл өргөн их байсансан бол гэтэл түүний эрх мэдлийн хүрээ ахархан байсан юм а. Өөрийнх нь ашиг сонирхолд нийцэх учраас юм уу? Эсвэл эхнэр нь Айливерт дургүй байсан учраас ч юм уу? Ямар боловч тэр жаалыг өрөвдөж үзэх сэтгэлтэй байсан гэдгийг шударгаар хэлэх хэрэгтэй. Гэтэл асгарсан нулимс түүнийг мухардуулсан болохоор Айливерийг нүдэх ажилд даруй орсноор барахгүй савар бэрээ авахын сэтгэл хандлал зодсон. Ноён Баамбл отгын тайгийг ажилд оруулахын хэрэгцээгүй болгожээ. Шүн харанхуй болтол Айливер хэрчим талах. Насоосын хамт цоочтой пинд сууж Ноэ Шарлот хоёрын тасралтгүй өдөн доромжлох үгийг сонсон суулаа. Өдөр шорой савар бэрээ авахай хаалганы тэртээ талаас ээжийн дурсан эвгүй үгээр хид хідэн санамж өгөөд дараа нь ядуу хэвтэрш рүүгэн очихоор өөдөө гарахыг тушаалаа. Айливер авсчны зэвхээ царайлсан мухалгийн нам чимээгийн дунд ганцаараа үлдээд ийм хүнд өдрийг өнгөрүүлсний дараа хүүхдийн доторч гисэн төрөх хүнд гасландаа автагдан уйлан гашуудаж гарлаа. Тэрхүү доромжлох үгийг жигшин сонсож, ташуурын цохилтыг үг дуугүй давж, түүний гал дээр шарж ч байсан эцсийнхээ минут хүртэл дуугарахгүй байхад хүргэсэн тийм хатуу зоригоор зүрх сэтгэл нь тэжээгджээ. Гэтэл одоо түүнийг хинч харахгүй, хинч сонсохгүй болсон үед тэрхүү өвдөг дээрээс өхрөн унж, өөхөх тавилантад бурхнаас заяасан элбэг дэлбэг нулимсыг асгаруулан ийм бага насны хүнд бараг тохиолддоггүй бэрх гаслан дарагдан уйллаа. Айливер ийм байдалд удаан байлаа. Түүний босоход тавиур дээр байсанлаа асч дуусч байлаа. Тэрхүү болгоомжтой сэргийлэн харж соргогоор чагнаад хаалга аяархан нээж гудамж руу харлаа. Харанхуй хүйтэн шөнө байлаа. Жаалын харахад тэнгэрийн од урдынхаасаа улам холдсон юм шиг үзэгдэнэ. Салхигүй, модны бараан сүүдэр ямар ч хөдөлгөөнгүй үгсэн юм шиг хөсрийн царайтай харагдана. Тэрхүү хаалга аяархан цоожллоо.
Бөхөж угаалааны бүдэг гэрэлд энэ тэрхэн хувцсныхаа зүйлийг нусны альчууранд боогоод урт сандал дээр сууж өглөө болохыг хүлээлээ. Төрөвчин гэрэл цонхны хаалтын завсраар тусахын хамт айлвэр суудлаас ам босч хаалганыхаа төгжээсийг дахин мултлалаа. Эргэн тойрноо аймтгайгаар харж минутхэр эргэлзэн тэнэгэлзэж байснаа ардах хаалгаан хаачаад гудамжинд гарлаа. Хүү хаашаа орохоо мэдэхгүй. Эхлээд баруун тийшээ, дараа нь зүүн тийшээ харлаа. Хөсөг тэрэг хотоос гарч явахдаа хөтөлөөд аяархан гардаг байсныг санаанда бодно. Тэгээд тэр замыг сонгон авч цаашаа зам руу гардаг байсан өөрийн мэддэг явган зөрөг дээр хүрээд тэр зөргөөр орж хурднаар урагшлалаа. Айлвэр чухам энэ зөргөөр фермээс үйлдвэрлэлийн газар руу ноён баамлаар хургуулan түүнтэй зэрэгцэн шогшиж явснаа тодхон саналаа. Түүний зам яг л хуучин байсан байрны дэрэгдүр гарах байлаа. Энэ тухай санаанд нь оронгууд зүрхэн түгшин цохилж арайл буцаад хараачихсангүй. Гэвч хүү нэгэнт хол явчихсан болохоор эргэх замдаа их цаг зарцуулахад хүрэх байлаа. Эннээс гадна их эрт байсан болохоор хүнд үзэгдэх байхаа гэж айх үндэс барагч байсангүй. Тэгээд тэр хүү урагшаа алхалж гарлаа. Айлвэр байшингийн дэргэд зэрэгцэн ирлээ. Ийм эрт байхад түүний дотор оршин суугчид цөм унтаж байгаа байлгүй дээ гэж санагдмаар байлаа. Айлвэр зогсож хашааны доторх цэцэрлэг рүү шагаалаа. Гэтэл нэг жижигхэн жаал хамрлан зассан ногооны газрыг цэвэрлэн засч байгаа харагдлаа. Айлвэрийн зогсхийг хараад цавхгар бяцхан нүрээ өөд нь өргөснийг харавал хуучин танил нөхдийнх нь нэг байлаа. Эндээс зайлан явахын өмнө түүнтэй дайралцсандаа Айлвэр ихэд баярлалаа. Тэр жаал Айлвэрээс бага настай байсан боловч тэр хоёр найзлан нөхөрлөж олон удаа хамтран тоглож байжээ. Тэр хоёр хоёулаа олон дахин зодуулж, өлсгөлөнд тарчлан, цоочтой савнд төвжигдэж явсан билээ. "Дикэ, аяар" гэж жаалхуу хаалганы зүггүй ирж гар барилдсан мэдлэхээр савхнуудын завсраар туранхай гараа шургуулахт нь Айлвэр эхлээд "Өөр хинч босоогүй биз?" гэж асуулаа. "Надаас өөр хинч босоогүй" гэж жаалхуу хариуллаа. "Дикэ, надтай уулзсан гэж битгий хэлээрээ. Би оргоод явж байгаамаа. Намайг зодож доромжилсан болохоор би эндээс холоо ямар нэг газар явж аз жаргалан ирэхээр шийдлээ. Харин хаашаа явахаа мэдэхгүй л байна дөө." "Чи яасан цойгох гэж царай муутай явах юм бэ?" гэж Айлвэр хэллээ. "Эмч намайг үхэн гэж хэлж яахын би дуулсан" гэж бяцхан хүү сулхан нэмсэглэж хэлээд "Би чамтай уулзсандаа их баяртай байна." "За яв да, яв" гэлээ. "Үгүй, би чамтай салах ёслол гүйцэтгэхийг хүсэж байна" гэж Айлвэр хэлээд. "Бид хоёр дахин уулзнаа, дик минь." "Уулзна гэж би мэдэж байна. Чи эрүүл баясгалантай болно" гэлээ. "Өгснийхээ дараа тийм болно гэж найдаа доо" гэж бяцхан хүү хариулаад. "Айлвэр минь, би эмч үнэн хэлсэн гэж бодож байна. Учир нь би сэрүүн байхдаа хизээч үзэж хараагүй тийм тэнгэр бурхан ивэл зайхан царайг байнга үзэж зүтэлдэг болсон. За, чи намайг үнс" гэж бяцхан хүү явган хаалган дээгүүр авирч бяцхан гараараа Айлвэрийг хүзүүдэн хэлээд "Сайн яваарай найз минь. Бурхан чамайг харж явах болтугай" гэлээ. Энэ бол бяцхан хүүгийн амаар хэлэгдсэн ерөөл боловч Бурханы хайр эвгээлийг дуудсан ийм ерөөлийг Айлвэр анх удаа сонсож байгаа нь энэ байсан болохоор тэмцэл зүдгүүрэл зовлон гаслан гар дүүрсэн дараах бүх амьдралдаа тэр ерөөлийг ямагт марталгүй санаж явдаг байжээ.
8 дугаар бүлэг. Оливер Лондон орлоо. Тэр хачин маягийн залуутай дайралдав. Оливер зөргөний эцэст хүрч явган хашааг давж гараад их замд орлоо. 8 цаг болсон байлаа. Хэдийгээр хүү хотоос 5 миль шахам холдсон боловч мөрдөн хөөж баривчлан авахаас айж өдөр дунд болтол хашааны ёроол даган нуугдангүй сайрал байлаа. Ингэж явсныхаа сүүлд замын хажуугийн шонгин дэргэд амархаар суугаад байхдаа хаашаа очиж хаа амьдран суух тухайга сая бодож эхэллээ. Дэргэдэн байгаа шон дээр эндээс Лондон хүртэл яг 70 миль зайтай болохыг том үсгээр бичсэн байлаа. Энэ бичгийг харахтаа Жаалын сэтгэлд их хадаггүй их олон зүйл бодогдно. Лондон авгаа их том хот. Хинч тэрч байтугай ноён Бамбл өөрөө ч гэсэн түүнийг тэндээс хизээч олж чадахгүй. Үйлдвэрлэлийн газрын хөгшчүүл ярихдаа Лондонд суусан цагт нэг ч олигтойхон залуу юмар дутагдаж явахгүй. Хөдөө өссөн хүний ухаанд орохгүйгээр тийм олон янзын мөнгө олох арга тэр том хотод байдгиймаа гэж ярилцдаг байлаа. Энэ нь хэрв хүн туслахгүй бол гудамжинд үхэж болох орох оронгүй тийм жаалд хамгийн тохиромжтой газар ажээ. Оливерийн санаанд ийм бодол төрөнгүүт хөл дээр үсрэн босч цаашаа явлаа. Аяллынхаа эцсийн зорилгод хүртлээ хичнээн их зов зүдрэх болоо гэдгийг ухаарч бодох хүртэл нь Лондон тэр хоёрын хоорондох цай бас нэг бүтэн 4 бэрээр хорогдсон байлаа. Алхаага жаахан удаасгаж яаж тэр хүрдэг вүлээ гэдгийг бодож эхэллээ. Түүний бодолтой юм дотор нь талхны хилтэрхий зах, бүдүүн даавуу цамц, 2 хос оймс бий. Энээс гадна халаасанд нь Оливерийн онц шалгарч ажилласан тэр нэгэн удаа хүүр оршуултын дараа савар бэрээс шагнал болгож өгсөн нэг пенни байгаа. Цэвэр цамцтай байна гэдэг бол их л сайхан хэрэг. Бас 2 хос нөхөөстэй оймс, нэг пенни гэж их юм. Гэтэл өвлийн улиралд 65 бээр явах ёстой болж байгаа тийм хүнд ашгаар багал юм да гэж Оливер бодлоо. Оливер бэрх хэцүүг тухайлан төсөөлөх чадвартай байдаг олон хүмүүстэй адил авьяаслаг байсан боловч тэдгэр бэрхшээлийг туулан давах ямар нэгэн арга сөвөгчлөн олох хэрэгтэй болоход ямар ч арчаагүй байжээ. Тэгээд хүү үр ашиггүй баахан бодол болсныхаа дараа бодолтой юм нэг мөрнөөсөө нөгөө мөрөн дээрээ шилжүүлэн тавиад цаашаа гэлтэрлээ. Тэр өдөр Оливер 20 бээр явж энэ хугацаанд талхны хатсан зах, замын дэргэдэх айлаас гуйж олсон уснаас өөр юу ч амандаа хийсэнгүй. Харанхуй болох үед замын хажуугийн нуг руу орж нуруутай өвсөнд ороод өглөө болтол эндээ хэвтгэхэр шийдлээ. Хох хоосон тал дээгүүр салхи уйтгар тайсгэрч эхлээд аймаар л байлаа. Биеийн даарч гидсэн өлсөн урд хязгаарч үзээгүй тийм хэцүү ганцаардмал санагдлаа. Гэвч хүү явсандаа маш их ядарсан болохоор даруй нойрсон зовлон зүдгүүрээ мартлаа. Өглөө болох үеэр даарч бэрээд гидсэн маш өлссөн болохоор замд тохиолдсон төрөвчин тосгонд нэг пеннийг бяцхан талахаар өөрийн ирэхгүй солилоо. Дахин нэг шөнө болох үед 12 бээрээс холгүй явсан байжээ. Хөлийнх нь бол шархиран өвдөөд эцэж ядарсандаа үеийн суларч өвдөг нь нугларч шахаж байлаа. Хүйтэн нойтон газар бас нэг шөнө өнгөрөхөд түүний бие улам их муудаж өглөө босоод замдаа орж хөдлөхдөө хөлөө дөнгөн данган чирч сажиллаа. Их зөндөр хөтлийн ёроолд ойртон ирж яваа шуудангийн сүхтэргийг угтан хүлээж гаднах зорчигчдоос нь гуйлг гуйсан боловч хүүг тоож харах хүн бараг байсангүй. Харин тэд бидний хөтлийн ороод гарах хүртэл хүлээж бай. Тэгээд хагас пэни авахар хурдан гүйж чадах эсхийг чинь харж байгаад болноо гэцгээлээ.
Эхлээд хөөрхий айлавар тэр сүйхнээс хоцрохгүй хичээж авсан боловч их ядарч хөлн өвдөж байсан учраас амжилтгүй боллоо. Гадна талын зорчигчид "Хөө чи юм уу залхуу гөлөг шагнал авах заяа алга" гэж хэлээд хагас бэнийг халаасандаа хийлээ. Тэгээд тэр сүйх тэрэг ардаа тоос манарган алга болж одлоо. Зарим тосгонуудад энэ тойрогт гуйлг гуйсан хүн бүрийг шоронд хийн гэсэн зарлалтай өнгийн том самбар хадаастай байна. Айлвар энээс нь их айж, ийм тосгоноос аль болох түргэнээр зайлан явна. Бусад тосгонд зочдын байран орчим зогсон, зорчин өнгөрөхсдийн зүг гунигтай харна. Ийм явдал гол төлөв зочид уудлын эзний авгай ойр орчим зогсож байгаа форетч нарын нэгэнд тэр жаалыг хөөд зайлуулдаг тушаал өгөх явдлаар дуусдаг байлаа. Учир нь тэр авгай нар жаал хүүг зайлшгүй нэг юм хулгайлах санаатай байна гэж үздэг байлаа. Хэрвээ тэр ямар нэгэн фермийн эзний хаалган дээр зогсож гуйлг гуйвал 10 удаагийн 9-т нь нохойгоо түрхэрч угтуулдаг байлаа. Хэрвээ муглаг руу толгойгоо оруулчихвал гигийн тухай яриа үүсч айснаасаа болон айлварын шүлс амандаа дүүрдэг байсны дээр эннээс хойш олон цагийн турш амандаа юу ч хийлгүй явдаг байлаа. Эцсийн эцэст хотын хаалганы харуулын газрын нинжин сэтгэлтэй манаач өрөвдөх сэтгэлтэй хөгшин авгайнаар дайралдаагүй байсан бол айлварын зовлон ихэнхтэйгээ адил түргэн дуусах юм уу? Өөрөөр хэлбэл Вангийн их зам дээр үхэтхэн унах байжээ. Гэвч хотын хаалганы харуулын газрын манаач талах бяслаг арцатхан хөлөг онгоц тэнгис цүүцний улмаас алс тэртээ харь оронд хөл нүцгэн тэн жава ач хүүтэй эмгэн өнчин жаалыг өрөвдөн хайрлаад байдаг чадлаараа баг жижиг ямаа хуваалцснаар барахгүй инхрээ зөөлөн үг хэлж энэрл хөөрхөллийн нулимсаа гаргасан айлварын зүрхэнд урд удаа үзэж өнгөрүүлсэн бүх зовлон зүдгээрээс нь илүү гүн шингэж байна. Айлвар төрсөн хотоосоо гарснаас хойш 7 хоног дээрээ Барнет хотхонд өглөө эрт доголсоор явж аяархан орлоо. Цонхных нь хаалтууд битүү, гудамж нь хоосон, өдөр тутмынхан ажилд орохоор боссон хүн хараахан үгүй байлаа. Наран маш жавхлантайгаар мандан түүний гэрэл нь цус нүж болчихсон хөлтэй тоос шороонд дарагдчихад ямар нэг баашингийн хаалган дээр сууж байгаа айлварт харж хамгаалах хүнгүй бүрэн ганцаардмал байдлын улам хүчтэй санагдуулна. Энд тэнд цонхны хаалт нээгдэн хөшиг өргөгдөж гудамжаар хүмүүс ийш дэвшээ сэлгүүцэн явж эхэллээ. Тэдний зарим нь түр зогсож айлвар руу харах юм уу? Явууд дундаа түүнд тийш харна. Гэвч тэдний аль нэг нь түүнд туслан хаанаас яаж ирснийг асуусангүй. Бяцхан хүү гуйлггүй зүрхэлсэнгүй хаалганы дэргэд суусаар л байлаа. Жаалхүү их л удаан шатан дээр эвхрэлдэн сууж гуанз буудлын олныг гайхан Барнет хотын 2 байшингийн нэг тутамд том жижиг ямар нэгэн гуанз буудал байх юм. Тэгээд дэрэгдүрээ өнгөрч байгаа сүйх тэрэгнүүд рүү тайвнаар харж насныхаа хэр тохироогүй маш их эрэлхэг шийдвэр гарган бүтэн 7 хоног зорьсон тэр газрыг хэдхэн цагийн дотор санаандчгүй өнгөрүүлж чадахын гайхан бодож суулаа. Гэнэт хэдэн минутын өмнө хажуугаар нь тоохчгүй өнгөрсөн. Одоо буцаж ирэх замдаа гудамжны нөгөө талаас хүү рүү нүд салгалгүй ширтэн харж байгаа жаалхүү түүний анхаарлыг ихэд татлаа. Эхлээд айлвар хүүг оошоож үзсэнгүй. Гэвч нөгөө жаал хүүг маш удаан харж зогссон болохоор толгойгоо өөдөн татаж урдаас нь ширтэн харлаа. Инхлээр нөгөө жаал гудамжны наа тал руу гарч айлвар тийш ойртон ирээд жаала ямар зовлонд уучраа гэлээ. Залуу жуулчинд энэ асуудал тавьсан тэр жаал тухайлбал айлварын орчмын насны хүүхэд гэх боловч түүнтэй уулзаж тохиолдож байсан бүх хүүхдүүдийн дотроос хамгийн гайхмаар хүүхчиг санагдлаа. Тэр хүү шулуу монхор хамартай, хавтгай магнаатай, бие махбодын талаар онцлоод байхаар юмгүй.
Залуу хүнд байж болшгүй балиар бохир болчихсон боловч биеэ ихэмсгээр авч том хүн шиг аашилах юм. Насныхаа хэрд намхан нуруутай, онигор жижигхэн муухайнуудтай, майг хөлтөө юм. Бүрх малгайн зулаа дээр нь дөнгөн данган тогтож хальтас хийвэл ойчих төлөвтэй. Хэрвээ тэр малгайн эзэн байн толгоогоос агсарч шляпа зохих байранд нь болгодог тийм заншилгүй бол тэр малгай нэг биш удаа унж ойчихсон. Тэрхүү бүдүүн эрэгтэй хүний сөртюк өмсөн хөлийнхэн өсгөд тулжээ. Хойр ханцууга тохооноос өнгөртөл шамлсан судалтай зузаан даваа өмднийхөө халаасанд гараа хийх гэсэн бололтой. Учир нь тэрхүү гараа үргэлж халаасандаа байлгах юм. Ер нь тэр бол блюхер савхтай, 4 фут 6 дюйм орчим нуруутай, биеэ тоож их захгүй болчихсон залуу байлаа. Жаала, ямар зовлонд учраа вэ гэж тэр хачин маягийн залуу айлварт хэллээ. Би их эцэж өлслөө гэж айлвар нүдэндээ нулимс гүйлгэнүүлэн хариулаад. Би холоос ирсэн хөө. Одоо би 7 дахь хоногтоо явж байна да гэлээ. Тэр залуу 7 хоног явлаа гинэ. Лав хошууны тушаал байх та гэж хэлснэ. Айлварыг гайхсан байдалтай байхыг ажиглаад. Хошуу гэдгийг чи лав мэдэхгүй байх шиг байна. Шинэхэн тэнвэл найз минь гэлээ. Миний мэддгээр бол эн чинь шууны амыг л хилдэг юм шиг санагдана гэж айлвар ээлтгэр хариуллаа. Залуу ноёнт нь дуу алдаж, "Бөөх, чи чинь цэл ногооноор амт юм да. Хошуу гэдэг чинь шүүгчийг хилдэг юм байхгүй юу? Тэгээд хошууны тушаалаар явна гэдэг чинь зүгээр урагшаа явах биш, харин дүүжлүүлэх гэсэн үгэ. Тэрнээс газар дээр бууна гэдэг чинь гонж доо. Чи нарсанд орж үзсэн үү?" гэлээ. Айлвар учрыг үл ойлгон, "Нарс гэж юу юм бэ?" гэлээ. "Нарс гэж юу юм бэ гинэ? Яага вэ? Чулуун хувьд багтах жижиг тасалгаа. Тэр чинь хичнээн сайн ажиллавал хүмүүс төдий ч нэ муу болдго юм. Тихгүй болжиг түүнд ажиллах хүн олдохгүй л дээ. Хэрвээ чи хоол идий гэвэл тэрнийг олж идэх болно. Би ч одоо өөрөө мөнгөөр суучхад байна өө. Ердөө ганц цаас сохор зоостой л үлдээд байна. Гэсэн ч үрч хайчхаад хоосон төрөвчтэй үлдээ. За явъя. Бос гэж нөгөө залуу хэллээ. Тэр эрхэм залуу айлварыг татаж босгоод ойр байсан жижиг сажиг юмны худалдаанд дагуулan орж давсалсан, их л хатаж хөрссөн гахай мах, хугас бөмбөнцөг талах буюу түүний хэлснээр 4 пенни үнэтэй үртэс аваад гахай махыг цэвэр бөгөөд шороотоос болохгүй тулд бөмбөнцөг талхныхаа доторх зөөлнийг нухаж аваад нүх гарган хийжээ. Тэр залуу талхаан сугавчилж нэг жижиг гуанзны арх бив жижиглэн худалдаалах арын өрөөнд орлоо. Энд тэрхүү хачин жаал аяга пив авчруулад айлварыг юм хум идэж өө гэсэн болохоор айлвар зөндөө их юм идэж удаанд сууж тех зур өнөө хачин залуу түүнийг байн маш анхааралтай ажиглалаа. Айлварыг юм идэж дуусгах чам боломгц өнөө хачин жаал Лондон руу явж байгаа мó гэж асуулаа. Тийм ээ. Суух байртай юу? Үгүй. Мөнгө бий юу? Үгүй. Тэр хачин жаал энийг сонсоод эсгэрснэ. Урт ханцуутай гараа халаасанда байдгаар нь шихлээ. Та Лондонд суудгүй гэж айлвар асуулаа. Тийм ээ. Манайх тэнд байдаг юм. Өнөөш нь хоног өнгөрүүлэх байр танд хэрэгтэй байгаа үсттэй гэж тэр жаал асуухад айлвар. Яриа юу ах вэ? Би нутгаас гарсаар дандаа хөдөө гадаа унтууч явлаа гэлээ. Тэр тухай битгий зовоо. Би өнөөрөө Лондонд очино. Тэнд миний таньдаг нэг сайн өвгөн бий. Чамайг гэртээ суулгаад хөлс мөлсж авахгүй ах уу? Өөрөө чинь таньдаг хүн чамайг танилцуулахаас тэхээс биш яах вэ? Тэр ямар намайг танихгүй юм биш үү? Гэснэ. Үгүй. Намайг лав танихгүй байлгүй дээ гэлээ.
Тэр жаал энэ хэлсэн сүүлчийнхээ үгүүдийг зүгээр доог тохуу болгож хэлсэн юм а гэдгээ тайлах гэсэн юм шиг мишээгээд үлдсэн аягтай пива шавхан уулаа. Тийхүү санаандгүй байтал орох оронтой болгоно гэдэгт дургүйцэх юу байх вэ? Ялангуяа тэр жаалын төрөүний хэлдэг өвгөн нь Оливерыг юу юугүй сайхан байртай болгож өгөх нь дамжиггүй гэдгийг тэр жаал Оливерт итгүүллээ. Эннээс хойш тэр хоёрын яриа бүрч нөхөрсөг итгэлтэй болж Оливер шин найзынхаа алдрыг Джек Даукинс гэдэг дээр дурдсан өвгөний хайр өршөөлд байдаггүй юм а гэдгийг мэдэж авлаа. Даукинс гуайн гадаад байдлыг ачхад эзэн нь төдийл халамжтай биш юм а. Тэрнээс гадна тэр жаал хамаа намаагүй юм ярьсаар өөрийгөө бусад нөхрийнхөө дотор зайлтал луйварчин хочтой болсон гэдгийг ч ярьлаа. Оливер шин найзыгаа тийм арчаа жолоогүйг нь мэдээд эвээгч эзнийхээ сургамжинд бас л орж чадаагүй юм байна да гэж бодлоо. Ийм сэтгэгдэлд Оливер автаад өвгөн ноёны сайн санаа эвгээлийг зөв хүртхийг тэсгэлгүй хүсчээ. Бас тэрхүү луйварчингаасаа засрах төлөвгүйд онцгийн эргэлзэхгүй байсан Оливерийн таавар зүв бол цаашид энэ хүүтэй түншлэхэ болохоор шийдлээ. Джек Даукинс Лондонд гэгэт орохыг дургуутсан учраас тэр хоёр хүлээж угаад шөнийн 11 цагт Айслингтоны харгуульд хурч ирлээ. Тэр хоёр Ангелаас Сент Жон род руу эргэж Седлерс Уэлс театрын тэнд дуустдаг нарийнхан гудамжийг өнгөрөөд Эксмари стрит Копстрогийн хажуугаар гарч үйлтгэлийн газрын дэргэдэх жижигхэн хашааг өнгөрөн цааш нь Хокленд хоолын дундуур зүсэн тэндээс жижиг сафран хийлүүд эргэж дараа нь их сафран хийлүүд явж очоод луйварчин эндээс цаашаага их л түргэн алхлангүйж Оливерийг хойноосоо мөралдалгүй дагаад бай гэж тушаалаа. Оливер замчийнхаа барааг алдахгүй ихэд хичээн явсан боловч ийш тийшээ тэсгэлгүй харж явлаа. Оливер тийм бохир балиар газрыг урд өмнө нь үзээгүй. Гудамж нь маш нарийнхан зүдэг, өмхий самхай хамраар ханх татна. Пүүс дэлгүүр их олон байсан боловч худалддаг таваар нь хүүхэд шуухад шиг санагдсан бөгөөд хэдийгээр шөнө орой болсон боловч тэдгээрийн үу таалгаар хүүхдүүд язгналдан зарим нь дотор нь хашгиралдах сонсогдно. Арчаагүй болсон тэдгээрийн дотроос амжилттай өөдөлж байгаа газар нь Певний мухалгууд л санагдлаа. Тэнд Ирландын завхарч лойсон согтуу хүмүүс байдаг хоолоогоор хашгиралдан суун. Гол гудамжнаас салбарлан тал тийшээ явсан мухар гудамжууд доглуудаар олон жижиг байшингууд харагдана. Тэдгээрийн дэргэд согтуу эрэгтэй эмэгтэй улс шавар шавхад яг суучихсан юм шиг. Зарим байшингаас царай муутай харцуул хярж мирасаар гарч байхыг ачхад тэд лав гэмзэмгүй сайн хийхэр явж байгаа бишээ. Тэр хоёр гүвэний ёроолд хурч очихын алдад Оливер зүхтэн зайлах юм билүү гэж бодлоо. Оливерийн газар чинь гараас нь барьж Филдлений дэргэдэх байшингийн хаалгыг нээгээд хөтлөн оруулаад хаалгыг хааж орхилоо. Луйварчиг эсгэрэхэд "Хөөе, хэмбэ?" гэж хариу хашгирах чимээ гарлаа. "Ашгүй дэлсчихсэн гэж байгаа" гэсэн хариу гарлаа. Энэ нь бүтэлтэй гэсний тэмдэг байсан бололтой. Юу гэвэл гудмын хамгийн цаад үзүүрт лааны бүдгхэн гэрэл гэлс хийж галдгоороо явсан хуучин шатны эвдэрхийн мөхүүгийн цаанаас нэг эр хүний нүур цухуйлаа. Тэр хүн нэг гартаа лаа барьж нөгөөгөөр нүрээ гэрлээс хааж "Хоёулаа байгаа мó? Цаадах чинь юу хүмб?" гэлээ. Джек Даукинс Оливерийг урагшин түлхсээр "Шин найз байна уу?" гэж хариуллаа. "Хаанаас ирсэн юм?" "Цэл ногооныхны газраас." "Пэжжин дээр байна уу?" Би угаалганы юм ялгаж байгаа. Дээшээ гарцгаа" гэж хэлээд өнөөх нь лаага цааш нь аваад алга боллоо. Оливер нэг гараараа тэмтэрсээр өгсөхөд нөгөө гарын өнөөх чаал чанга гихчин бариад дээшээ явхад Оливер харанхуйд эвдэрхий шатаар их л зүудэрч гарлаа.
Харин нөгөө найз нь зовж ядах юмгүй их л амар, их л туршлагатай явж байх нь тэр шатыг сайн мэдэх нь гэрчилнэ. Тэр ард талын тасалгааны хаалгыг нээгээд айл авирыг хөтлөн орууллаа. Энэ тасалгааны хан дээвэр маш хуучирч хав хар болжээ. Голомтынх нь өмнө нарсан ширээ байна. Ширээн дээр пивний шилэнд суулгасан лаа. 2-3 цад аяга, талх, шар тос, нэг хоосон тавг байна. Зуухны дээр төмөр утсаар бэхэлж тогтоосон хайруулын тавг дотор хям шарж, гартаа сэрээ барьсан улаан хүрэн өнгөтэй сэсгэр үс нь унжиж тэртээ тэргүй хүйтэн сарайг нь уламж муухай болгосон үрчгэр царайтай их настай өвгөн еврээ тавгаан өнгөний зогсно. Тэр хүн задгай захтай, өөх тосонд халтар болсон үстэй даавуун дээл өмсчээ. Анхаарал нь хайруулын тавг өдий төдий олон торгон алч өрөлгөөстэй дээлийн үлгүүр хоёрт хуваагдаж байх шиг. Хэдэн муу хуучин хүнжил дэвсгэрх үе юм шалан дээр нь игнүүлэн хураасан байлаа. Ширээ тойроод луурчны үеийн 4-5 хүүхэд суучхаад ууртаг анс сууж нилээд дог хүмүүсийн дүртэй дар самтрахын ууна. Тэд найзыгаа өнөөх еврейд нэг юм шивнэн хэлэхэд тойрон бүтснээ эргэн айл авир руу дооглосон маягтай харцгаалаа. Еврейч өөрцгүй сэрээгээ гартаа барьсан хэвээр айл авир руу дооглосон маягтай харлаа. Энэ бол миний найз айл авир твист. Фэжингва гэдгийм гэж Дауканс хэллээ. Еврей инээмсэглэн айл авирт хандан мэгсхийн ёслоод гарын барьж сайхан танил болно гэдэгт найдаж байна гэлээ. Ганц зуусан бусад эрхмүүд мөн тойрон бүчээд айл авирын гарыг ялангуяа түүний бодолтой юмаа барьсан гарыг чанга барилаа. Нэг залуу их л санаа тавьж айл авирын малгайг авч өлгөнө. Нөгөө нэг нь айл авирыг замдаа их ядарсан болохоор унтахта халааснасаа юм хумаа гаргаж тавих үзээ гэд халаас руу гараа хийлээ. Хэрвээ өвгөн еврей барьж байсан сэрэгээрээ тэдний толгой төрөө рүү чичиж ээлдэг арга хэрэглэегүй бол тэд цааш нь нэлээн үйлчлэх байсан байхаа. Бид тантай танилцахад их баяртай байна, айл авир минь гэж еврей хэлээд. Лойверч чи хяма галтгооноос гаргачаад айл авирт нэг суулга авчраад галын дэргэ тавьчих. Нусны алчируудыг хараад байна хонгор минь. Мөн жолон байгаа байз. Угаах гэж саяхан ялгаж тавьчихад байгаа юм аа. Өөр юмгүй, айл авир. Өөрөө юу ч гэж ингэхэвдэ гэлээ. Түүний хэлсэн үгний сүүлчийн хэсгийг өвгөн джентльменийн итгэлтэй шавнар их л сүржин хашгиралдаж цаашаалаа. Тэд шуугилцсаар оройхон хоолыг идэж гарлаа. Айл авир оногдсон хувиа идээд дуустал өвгөн еврей түүнд усаар шингэлсэн халуун жан өгөөд нэг амаар залгичих. Бусдад чинь бас өгнөө. Аяг нь хэрэгтэй гэлээ. Айл авир тэр ёсоор гүйцэтгэлээ. Түүний дараах нь айл авирыг өнөөх муу ор дэвсгэрийн нэгэн дээр аваачиж тавихыг айл авир мэдсэн, удсан ч үгүй дууг нойрсжээ.